За сайн байцгаана уу залуучуудаа. Тэгэхээр Bright Mongolia туршаад үзээрэй цуврал нэвтрүүлэг та бүхэнд 2 3 5 дугаар хүрчихсэн байгаа. Одоо ингээ 6 дахь дугаараа хүрэхэд бэлэн болж байна. Тэгээ өнөөдөр яасан бэ гэхээр манай одоо Bright Mongolia-гийн ангахаа маань яаж кофе чанах вэ? Тэгээ гар аргаар hand drip буюу pour over coffee яаж чанах вэ гэдэг түрүүнээс хойш асуугаад тэгээ шууд ер нь энүүгээрээ бид хоёр нэвтрүүлэг болгоод бас бус хүмүүстэй ч гэсэн энэ мэдлийг хуваалцъя гэж бодлоо л да. Тэгээд ангахыг ямар кофе уух гэсэн юм бэ? Би ажил дээр надаа машинаар кофе уудаг. Тэгээд ажил дээр pour over хий гэж бодоод тэгээд энэ хүү видеог хийхээр шийдлээ. За тэгэхээр ажил дээр бич байсан. За бид нар хаач байсан хийж болохоор хамгийн гарын доор хийхэд амархан тийм кофе бол мэдээж pour over байгаа. Тэгэхээр та нарт эхлээд нэг хэдэн хэрэгсэл танилцуулъя. За миний энд бол ингээд ийм шил байна. За энэ бол ийм химийн одоо урал шиг нэлээ ийм маягтай шил байгаа. Та нарт бол заавал ийм шил шаардлагагүй. Зүгээр өөрсдөө ч уудаг аягч байж болно. За тэгээд дээрэс нь бол энэ яг өөрийнх нь шүүдэг хунцар хэрэгсэл байгаа. Тэрнээс гадна бол яг ийм бор цаас байгаа. Шүүгч цаас. Фильтр цаас гэж хэлдэг. Тэгэхээр энэ цаас бол хаасаагүй зарж идэг. Энийг бол та нар харж авч болно. Тэгээд энэ цаас болохоор юм гурвалжин. Тэгээд зүгээр ийм доотлол нь ийм налуу, ийм хоёр янзын цаас байдаг. Тэгэхээр яг одоо бид хоёрын хийх гэж байгаа энэ pour over бол бас нэлээд ур чадвар шаардсан илүү гоё амттай болдог pour over байгаа. Тэгэхээр тэр нь бол ийм гурвалжин одоо яралтай байдаг. Тэгээд тэр нь бол яг энэ доороо ийм бөөрийнхий нүхэнд бол ингэж таарж ордог байгаа. Тэгэхээр энийг хийхэд бол энгийн pour over хийхээс бол арай илүү жоохон ур чадвар шаардна. Гэхдээ юу яадаг? Гэхдээ амт гэж бол ванили. Тэгээд грамууд айгүй чухлаа. Тэгэхээр грамууд дээр болохоор та нар нэг өөрсдийн гэсэн халбахтай болоод авчихыг зөөлж байна. Тэгэд яг тэр халбах чинь бол тэдэн грамм кофе авдгаа гэд тэрийг та нар баримжаагаа авчих юм бол заавал над шиг ийм мэрэгжлийн одоо юу гэдгийг заадаг ийм грамм бол авах шаардлага байхгүй. За тэгэхээр хэдэн грамм кофе, хэдэн грамм ус хандлагдах вэ гэдгийг бол бас хэлж өгье гэж бодож байна. За тэгэхээр грамм дээрээ бол одоо энийгээ тавихад 44 грамм хүндтэй энэ аяг байна. Тэгэхээр энэ шигээ бол нэг том халбар хийхэд бол ойролцоогоор нэг 12 грамм орчим байдаг. За арай дүүргээг оруулсан учраас 53 грамм байна. Тэгэхээр хоёрыг хийхэд бол 63 грамм байна тийм. Тэгэхээр 44 гэдэг чинь 19 грамм кофе орсон. Тэгэхээр ер нь бол 12 кофенасаа бол бас шалтгаална. Энэ болохоор dark хууралттай. Тэгээд Succa Sumatra гэдэг кофе байгаа. Тэгээд Succa Sumatra гэдэг болохоор өөрөө их тийм түүхтэй, ялангуяа тэр эмэгтэй хүний тэр гоо сайхныг магтсан. Тэгээд дээрэс нь эмэгтэйчүүдэд бас тийм айгүй тийм символ болсон тийм кофе л доо. Тэгээд энийг бол хүмүүс бас айгүй алдартай мэддэг Arabica кофе. Тэгээд энэ дээр бол ингээ их хууралттай бичсэн байгаа харж байгаа. Ер нь бол нэг 10 граммд 150 10 грамм одоо кофенд 150 грамм орчим ус орж ороход яг таарна гэж үздэг. Гэхдээ бид хоёроос их хууралтай кофегаар хийж байгаа учраас тэрнийхээ аюуг нь граммыг олж явах өөрчилж болно. За тэгээд бид нар чиглүүлээ гойлээ. 1 2 3 4 5 6 7 8 улаа байгаа гэж бодвол за нэг хүн нэг 150 грамм орчим ус кофе ууя гэж бодох юм бол бид нэр халбанаас бол 8-ыг хийх нэ гэсэн үг тийм. Тэгэхээр одоо л 2-ыг хийцэн байгаа. Тэгэхээр биш 6. Тэгэхээр 8. За яг сайхан дүүрлээ. За тэгэхээр энэ Arabica Succa Sumatra гэдэг кофенаас одоо 8 хүн кофе уухад хүрэлцээтэйгээр 8 халбаг хийлээ. Тэгэхээр та нар яг өөрсдөө байгаа халбага 91 грамлж үзээд ойролцоогоор хэдэн грамм байдаг гэдгийг нь бол өөрсдөө чийжлэж очих. Сүүлд нь бол заавал ийм шаардлагагүй. Тэрүүгээрээ бол тооцож болно гэсэн. За тэгээд өөр юу шаардлагатай байдаг вэ гэхээр бутлагч шаардлагатай байдаг.
грандер гэдэг. Тэгээд энэ бутлагч бол гэртээ ер нь нэг бутлагч авчихад бол гимгүү. А хэрвээ бутлагч байхгүй байгаа бол бас өөр газруудаар ч юм уу бутлагчтай найзандаар ч юм уу очиод бутлуулж болно. А нэг бол бүр гадаадаас Starbucks-ийн буталсан кофенууд хүртэл байж идэг. Тим кофенуудыг аваад хэрэглэж болно. За ямар ч байсан энийг бутлагчндаа бол хийгээд тэгэхээр энэ бол бутлагчнд манай энэ бутлагч арай жоохон жижигдэж байна тий. Тэгэхээр энэ дээр бол үлдсэний жоохон байж байгаа тасалж бодлоо гэсэн үг тий. 2 хувааж. За тэгээд энийг бол ботлоо. За бутлагч бол янз бүрийн бутлагч байдаг. Одоо 8, 10, 12, 14 энэ төр гэдэг тоотой байдаг байхгүй. Тэр нь болохоор ширхгийнх нь одоо тэр нарийн ширхэгтэй, бүдүүн ширхэгтэй гэдгийг тааруулж өгч байгаа. Тэр pour over дээр бол 10, 12 энэ төр бол ер нь бол таардаг. Хэрвээ яг тийм юутай заалттай бутлагчтай хүн байвал тэрийг хэрэглэж болно. За тэгээ мэдээж биднэрт халуун ус хэрэгтэй. Халуун ус маань 8-ыг үржих нь 15 гэдэг чинь 1200 г ус биднэрт бол хэрэгтэй. Литр 200 г. За тэгэхээр энэ дээрээ тавьж агаад усаа бас хэмжиж. Энэ өөрөө 377 гэхээр нойлж агаад ийш усаа инэ. Ер нь энэ данх маань өөрөө нэг 1000 литр 200-ийн данх гэж би авсан байгаа. Одоо яг үнэн байна уу шалгаадах юм. За 500, 600, 700, 800 гарчлаа. За 900 бодлоо байсан байна те. Ингээд дүүрвэл за дахиад 200 г бас нэмэх юм байна шүү. За тэгээд энд ингээд буталсан кофе маань бол байна. Тэгээд буталсан кофего хийхийн өмнө эхлээд бол энэ юугаа шилээ нэг халааж өгдөг. Тэгээд энэ юугаа цаасных нь өөрийнх нь бас амт үнэр гэж байдаг. Тэрийг нь бас эхлээд арилгах хэрэгтэй. Тэгэхээр нэг 100 орчим грамм усаар эхлээд бол цаасаа яг энэ юунд нь pour over-ийнхоо фильтрт наагаад тэгээд энэ шилээ бол ингээд бас халаадаг. Тэгэхгүй бол шил нь ингээд хүүтэн байвал жишээ нь ганц аяга байхад бол хүүтэн шил аяганд хийчих юм бол кофе ч нэг тийм бүлэмцүү болчих шүү дээ. Тэгэхээр энэ бас асуучих. Тэгээ ер нь өөрөө ингээд сонирхол хийгээл амтын ингээд үзэл туршаалахаар сүлдээ айгүй сонирхолтой болчихдог л доо. Эхэндээ бол хүмүүс гашуун хар гээл ингээд бас сайн таашаадгүй тал байгаа. За хоёлаа нэг түрүүний грандертэй тэг үлдэгдэл нэг жоох юм байна. Тэгж жагаад ангийнхаа өөрөө бас дундаас нь шууд хийгээд үзээрэй. За энэ бол би бас тийм комплект хийлээ. Тэгээд жоохон кофе асуучихсан. Чи юу ямар төрлийн кофе уудаг? Би дандаа харл кофе. Хар кофе гэхээр чи яг одоо Үртэй машинаар. Тэгээд хар дотор одоо олон янз бүр шүү. Тэгэхээр ямар хөө кофе гэх? Нөө миний уудаг кофе болохоор цаанаасаа нэг машинтайгаа дагалдаж сардаа нэг кофе өгдөг. Тэр нь болохоор нэг dark roast кофе идэж шүү. Dark roast гэж чи юу гэж ойлгож байна? Тэр нь хууралт нь айгүй их. Тэгээд илүү ханд нөхтгөн гэх юм. Илүү гашуун талтал байх ба гэж бодоод идэв шүү. Тэгэхээр ер нь light, medium, dark гэдэг гурван төрлийн хууралт байдаг те. Бүр Бразил энтергээд орноос ирсэн кофенуудыг ууж үзэхэд бол 3 биш баг 5 төрлийн 7 төрлийн хууралт төрөл байд юм бил. Тэгэхээр Бүр нарийн болоо явчихсан тийм болж байна гэсэн үг тийм. За ингээ хойлоо ямар ч үсэн энэ хүртлээ явчлаа. За энэ ингээ доор нь сав маань бай, савн сайхан халсан байна. За дээр нь бид нэр фильтр цаасаа игээд яг таарсан кофегоо хийцэн байна. За 1 литр усыг бол энд бэлдсэн байна. За усаа таглаж. Тэгээд
данх нь өөрөө бас жоохон чухалтай ингээд энэ бол их тийм яг зориултынхаа данх өөрөө ийм нарийнхан ширхэгтэй одоо ийм нарийнхан үзүүртэй тэгээд энүүгээр бол яг кофе хитлээ нарийн болдог. Тэгээд яг иймэрхүү зүйл хийхэд нөгөө нэг юу байдаг штэ. Oh my nana. Нэг найз хүн. Тэрнтэй ер нь ойлцоо шүү. Дөхөөл явчихна. Тэгээд амьдралында одоо чи өөртөө тийм зорилгоор бол сураагүй өстэй тий. Зөв өөрөө уух гэж л өөрөө уух. Тэгвэл ямар судаа. За тэгээд эхлээд энэ ингэдэг юм. Ер нь бол эхлээд бол ерөнхийдөө бүх кофега нэг нь орохчдөг. Дэвтэж гинэ гэсэн кофега. Дараа нь бол ингэж хамаагүй бол хийхгүй. Дараа нь бол арай жоохон юуттайгаа одоо ингээд 30 секунд орчим болох уу? Дэвтэгт бол ингээд ингээд дэвтэжид хангалттай. Тий. Гэхдээ ер нь бол 20 секунд буулгаад 20 секунд усаа ингээ хийгээд 40 секунд орчим одоо кофега доош нь яг шүүж буулгана гэдэг байхгүй. Тэгэхээр түрүүн хоёлаа харсан шүү дээ. Яг энэ фильтр чинь энэ доороо яг эндээ нэг юм жоохон нөх байгаа шүү дээ. За. Яг энүүгээрээ л ус чинь бууж байгаа байхгүй. Тэгэхээр хоёлаа дээрээс нь кофега буул хийхдээ одоо данхаараа хийхдээ ингэж тойруулж хийх биш. Яг энэ голынхын хэсэгт ингэж кофега эргүүлж хийх хэрэгтэй байхгүй. Яг энэ фильтрийн аргынх нь гол одоо ялгаа нь тэр. Зүгээр одоо энэ одоо ийм ч үт юм уу энэ чинь бол ингээ 3 нөхтэй. Тэгээ ер нь бол анхлан суралцагчдад зориулсан ингээд яг энэ 3 нөхөөрөө кофе чинь дээр нь яаж хийсэн энэ 3 нөхөөрөө гоочж байгаа байхгүй. Тэгэхээр энэ болохоор За одоо нэлээд нарийн юм руу орж байгаа заяа. Одоо болохоор ингээд яг энэ кофега яаж буулгах вэ? Тэгэхээр ингээд кофе бас өөрөө ингэж хөөсөрдөг. Тийм чи ингээд сайн харах юм бол яг ингээд кофе чи өөрөө бол ингээд хөөсөрдөг байгаа. Энэ Сока Суматра кофений хувьд бол яг энэ хоороо өрийхт бол их тохиромжтой кофе гэж үздэг байхгүй. Тийм тэгээд энэ бол яг хоороо өрийг бол ямар ч кофегаар хийж болно л та. Тэгэхээр ингээд гол хэсгүүд нь яг энэ захихын хэсгүүд нь зүгээр энгийн байгаад гол хэсэгт нь бол нэг жоох юм хөөс. Яг энэ хэсэгт нэг юм хөөс байгаа зү тийм. Яг энэ голдоо нэг жоох хөөс нэг төлөвлөсөн юм шиг юм байна. Тийм тэгэхээр яг энэ хэсэгтээ ер нь бол ингээд тойруулаад буулгах хэрэгтэй гэсэн хэрэг кофега. За тэгвэл нэг хэсэг хийсэн учраас доош буух нь болохгүй лээ. Ерөөсө захаар нь бол хийхгүй юм шүү дээ. Тийм захаар нь бол хийхгүй гэсэн. Тэгэл одоо ийшээ чи ингээл кофе чи ингээд бууж байгаа. Тэгээ чин энэ сав өөрөө болохоор одоо энэ доотлол нэг бүдүүн. Тэгэхээр баг ийшээ литр ус орчуулах хад энэ хавьдаа явж идэг. Ерөөсө дүүрч өгдөгөөс байхгүй. Тийм тэгээд ер нь яг кофе гэж сонирхоод бүр ингээд юу донтоод эхлэхээр ингээл ийм данх хайгаал, ийм сав хайгаал, ямар сав нь гоё мой гээл те. Тэгэл одоо энэ бол бүр их зориултын. Энэ бол бас манай зардаггүй хаа. Би бүр өөрөө хайж явж захиж энэ төр авсан. Ингээд энэ дотроо энтэйг ингээд нийлээ дотроо орцсон. Авч явахад амар мөртлөө яг ингээд бас энэ зориулт юу байхгүй. Ийм сав. Тэгэл грайндер тэгэл ер нь ингээд бас тийм амар үнэтэйч биш л те. Ер нь бол гэхдээ манад бол бас жоохон олдоц муутай байж магадгүй. Гэхдээ нэг хэдэн газар санал болгоё. Та нар Best Espresso гэдэг Меркуригийн дотор тэр кофе шоп байдаг. Тэнд бол иймэрхүү хэрэгслүүдийг зардаг. Тэгээд өөрсдөөс үр хуурдаг. UB нэгэ 13 дугаар орлын нөгөө нарны замын хотлын шин замаар явхаар Улаанбуудаа үргээд байшин байгаа. Тэн дотор бас ийм өрнүүд яг шинэ хуурсан өрнүүдийг ийм хэрэгслээ зардаг. Өөр UB-нд бас хэрэгслүүдийн зарах уу тийм. UB-нд бас байдаг. Тэгээ Camino гэд Монголд бас нэг солонгосын сүлжээ байгаа. Тэднийх бол бас сургалт явуулна, зарна. За тэгээд сүүлд тэр Тумбашийн дотор яг хажуудалд нь их тийм юу вэ? Газар нэгдсэн байлээ. Японд руу нэгдсэн байлээ. Тэн дотор бол бас кофений хэрэгсэл зарж ирлээ. Тэгэл одоо кофений хэрэгсэл гэхээр одоо жишээ нь кофений юу ч гэдэг юм уу те сахарч гэдэг юм уу. За нэг бол ингээл үрээ хадгалахдаа ийм гоё
одоо иймэрхүү савнуудад ингээд хийгээд хадгалчвал бас айгу гоё харагддаг байхгүй юу. Тэр ер нь зүгээр амар тийм янз бүр иймэрхүү айгу сонирхдаг болчихдгийг угаасаа кофе яагаад. За хоёлаа нилээх кофе буулгачлаа доош нь тий. Тэгэхээр одоо дараагийнхаа юу орно гэж дахиад орно гэсэн. Тэгэхээр угаасаа аяндаа ингээд доошогоо яг энэ хоёлыг хийж байгаа доошогоо ингээд шигдээд орчиж байгаа сте кофе тийм ээ. Тэгээд эн чинь ингээд кофе энэ дээр ингээд ийм гоё хөлсөд ирж байгаа. Тэгээд энэ дээр ингээд хурдан хийж болохгүй, удаан хийж болохгүй. Яг нэг жигд одоо юугаа барих хэрэгтэй байхгүй юу? Хурд юутай буулгах хэрэгтэй байхгүй хурдтай. Тэгээд их хурдан хийчих юм бол энэ кофе чи ингээд шууд доошогоо урсаад юу нь яачна гэсэн үг одоо ерөөс анлагдахгүй гэсэн. Анлагдахгүй гэсэн л шингэн гарна гэсэн үг байхгүй тий. Тэгээд кофего хуурах одоо бутлахтаа ч гэсэн хитрхийн нарийн ширхтээ бутлах юм бол кофе чинь маш удаан буун. Тэрнээсээ гадна тэр юу чинь кофе чинь бол их тийм өтгөн гарна гэсэн үг. Ер нь бол тий. Хитрхийн ингээд бүдүүн ширхтээ байх юм бол их хурдан буугаад кофе чинь шингэн гарах тийм магадлал бол өндөр. Тэгэл ер нь бол яг ингээд хар кофе уугаа сурцсан хар кофег бол илүү сайн мэддэг ойлгож уудаг болсон хүмүүс бол машины кофенаас бол бүгдээ тасарчдаг байхгүй юу. Ер нь бол маш американогийн машинаар гэртээ чанаад уудаг байсан. Нэг бол юу гэдгийг ингээд ийм эспрессо машин дээр уудаг ч юм уу байсан бол тэрнээсээ илүү яг энийг хийж байгаа явц нь өөр айгуу тэр хүндээ амар кайфтай болчихдог байхгүй юу. Яг ингээд чи одоо сайхан л урагч чинь улаан жимс шүү дээ. Кофе чи одоо кофегийн мен жимс үлээ гэдэг. Тэгээд тэр жимсий чинь бүр тарианд л байдаг сайхан тэр одоо хүмүүс хураагаа тэгээ хураагаа тэгээ хальсын дэрий чинь арилгаад тэгээд тэр арилгасан хальсаар нь одоо нөгөө инстант кофе гэдэг зүйлийг хийгээд байгаа шүү дээ тий. Хаягдл хальсаар гэсэн. Тэгээд яг дундаас нь гарсан ногоон үрээ бутал одоо хуурсныгаа саяны шиг бутлаад бутлсныгаа шүүгээд тэгэл яг энэ хар өнгөтэй одоо хандлагдсан усыг л гаргаж аваад энийг таашааж ууж чадчихна гэдэг л яг жинхэнэ хар кофег мэдэрч ууж гинэ гэсэн үг байхгүй. Тэгээд ууж байгаа кофенууд чинь хоорондоо өөр амттай. Одоо яг л бид нэр юу гэдгийг 90-с идээд нэг бол баавгатай чихэр иддэг шиг кофе ингээ хоёр яг адилхан хар кофе мөртлөө адилхан дарк хуралдтай мөртлөө уунгут тэр чинь амт нь ондоо байдаг байхгүй. Тийм одоо арабика кофе за тэгэл Порто Рико, Этиопия, Бурунди, Суматра гэдэг энэ кофенууд хоорондоо бүгд амт нь онд. Тэгээд Бразилийн бүр маш гоё кофенууд энэ төр шиг ингээл уухт яг өөр ингэсэн бүр тийм амттай байдаг байхгүй. Тэгээд тэр бол бас янзын л да. Ой. What's up чамаа? Насэр. Тэр энэ кофений суралт гэж. Тойроо түрээ. Тийм манай Bright Mongolia өнөөдөр юутай шинэ бодолгоо дөнгөж бид нар авч байгаа байхгүй. Тэгээд энэ дээр ингээд Bright Mongolia л байгаа гэж бодож байна уу та нар? Тэгсэн чинь яасан байх нь вэ? Яа. Тэгээд одоо хүртэл манай логоны очиг хүмүүс бас таагаал гэдэг юм бэлээ. Тэгээд итгэхгүй юм итгэхгүй. Ер нь гайг ойлголттой болж байна уу? Тэг хүмүүс айгүй ойлголттой болсон байл ш. Дөндөө олон хүмүүс аимшиг. Би юу ойлголт заагаад байгаа. За. Тийм. Ойлголттой болж би уул нь бол зөндөө видеод нэр үзсэн л дээ. Тэгээ яг нэг өөрөө туршиж үзмээр л байсан. Тэгээд би надад чинь бариад. За. Чи яг миний сайн зааснаар хий. За. Тэгээ жоохон буухаар нэх. Одоо хийхт болно. Одоо нэлээд бууцсан байна тийм. За би чамд нөгөө юугийн тавиад үгүй заяа. На царай мэрэг нэг ял та. Тэгэл одоо ингээл болцоод бүсгүй чи ингээл шиний кофего одоо ингээл яг энэ буулгаж байгаа царайг чи хараад тэгэл кофе руу чи нэг хараад кофе чин туслаар буугаал. Ой энэ нэлээд бодсон байхаа сая тий. Хойл ийш 200 г ус нэмэх хэрэгтэй байгаа шүү дээ. Тий. Чи энэ дээр нь тавьчих. Хойлоо нэмчи. Тий. Хүмүүс энэ хил хэргэлдэг хүмүүс бүгдээрээ мэддэг л ахaltaй бодвол тий. Ингээд хилээ эхлээд нойллоод
Энийгээ тавьчингууд энэний чин грамм гараад ирнэ. Дахиад гарахаар нойллогдчихдаг байгаа. Тэгээд энэ дээрээ тавихаар яг 200 заана гэсэн. Тэгэхээр бид хоёр түрүүн 200 грамм ус дутуу байсан байгаа. За 200 грамм. Тэг яг тэ ийм байдаг байхгүй ангахаа. Яг одоо бид нэр ингээд айгуу гоё юун дээр тэ натурт гарчлаа гэж үү тэ. За хөсгөл далаа дээр шүтдэг шүү дээ тэ. За тэнд чинь тэгээд яг биднэрт халуун ус бол олдчихно. Өөр бол одоо ийм кофе шоп бол эдгэрт байхгүй тэ. Тэгсэн чинь ингээд хөсгөл далаа дээр өглөө нар мандаал тэ. Живчтэй нэг хөгжим сонсоод за тэгэл ганц сая халуун кофе уучих гэдгсэн. Яг өөрөө ингээд тэн дээр чи хийгээл уул амар гоё байхгүй. Тэр кофе чин зөвхөн кофе гэхээс илүү тэр орчин мэдрэмжтэй энэ хар кофе чин. Тэгэхэд бол бид нэр бол зөвхөн нэг ийм хунцартай цаасаа бэлдчихнэ. Кофего бутлаа зөвхөндөө ичнэ. Чин бүгд өөргөө чинь нэг ийм хэн зай орно шүү дээ. Тэгээж бэлдчихэд тэгээд нэг жоохон тий зүгээр л одоо бидний нуудаг ийм аяган дээр л та ер нь бол ийм аяган дээр л ингээд тавьчихна гэсэн үг шүү дээ. Бид хоёр л ийм амар маягтай юм хийгээд байгаа болохоос хөдөө гадаа явах ч юм уу те гэрийн нөхцөл бол заавал их шаардлага байхгүй. Одоо бид хоёрын тэр яг нэг халбог хийгээл дээр нь 150 г ус хийхэд болно. За жоох их за 300 г цаа том аяг кофе уучих гэвэл грамаараа 2 албаг 24 г ус хийгээл кофе хийгээл тэгээд явчихна л гэсэн үг байхгүй юу. За хөсгөл далайн ирэг дээр тэгээд хойлоо суудсан байгаа заяа. За хойлохнаач суугаад яхаа. За хэнийг суулгах вэ? Тэр нүрэ боги юу? Тий боги. Боги наш. Нашра. Яшра хамт суух гэдэг. Буржак наш. Яа, за шинэ бодолконд сэтгэл хангалуун байна уу? Эмхтэй бодолк нь ийм дөрөв товчтой. Ийм тайлтай. Тайлтай. Тэгээ арагшаа арангууд ингээд ийм bright Mongolia-тай. Яа, буржак бас нэлээд кофе ч тий. Кофе ч. За өсгөл далаа дээр бид хоёр хуйлахна кофе ууж ийн гэд төсөөлөх чинь гээ санагдаад тэгээ хоёр бүсгүйгээ аваад ирлээ. За ингээд дөрүлээ суудсан заяа. За. Яа, за тэнд ингээд одоо бид нар чинь наан нь юу байгаа штэ хатгал. За хатгалаас цааш яваад бүр ханхын тийш очсон заяа. Яа, нар жаргаал. Далайн ус мэрэлцаал. Тэгэл энэ залуу кофе хийж байгаа байхгүй. За та хоёр ирэхдэг болж таарэ сая. Хоёр зүр найз. Хоёлаа ёо. За хоёлаа. Найдаж байгаад хэрэг байна уу? За тэгэл нөгөөс наа гэж тэрийг аялаад өгөл. Ард нь дуу явах хэрэгтэй байхгүй энэ явах. Ямар дуу юм? Oh my love, my darling, яа. Тий юу ярих гэж байгаад бид нар ийм сэдвэр орсон бэ гэхээр яг нэг гоё найзуудаараа ч юм уу те нэг бол хостойгоо ч юм уу ингээд яг ийм hand drip. За тэгэхээр яг энэ hand drip coffee гэдэг бол зүгээр л кофе ууж байгаа биш. Цаана бас маш том би бол урлаг гэж хардаг. Тэгээд ямар учиртай вэ гэхээр ингээд за найз охинтойгоо ч юм уу найзуудтайгаа ч юм уу яг ингээд кофего өөртөө энэ бол зүгээр шууд одоо бидний машин дээр хийдэг шиг нэг ганц хэдхэн секундэд гарахгүй 10 минут болно. За тэгээд түрүүнээс хойш бараг зөндөө удаа ярьчлаа. Тэр хооронд ингээд кофег баг багаар буугаал. Тэгээд яг энийг харангаа те хоорондоо нэг амьд харилцаа үүсгээд тэгээд кофений талаар ярилцаа. Тэгээд кофенийхээ амт чанарыг шалгаад ингээд ингэж одоо кофег уух нь бол айгүй кайфтай зүйл л те. Таашаалтай. Сайхан. За анхаа өөрөө хийгээд үзсэн чинь яаж юм? Чиний яагаад голынх нь хөөс жоохон байхгүй байна. Би нүүж мүү гэдэг. Тэг би жоохон буруу л хийгээд юм шин. Тэгтээ доош гоожол наа. Тийм. Би жоохон нэг юу захаар нь хийгээдсэн шүү. Яг гол хавьдан л ингээл хийх хэрэгтэй юм шиг л. Буржак ер нь ямар кофе уух туртай? Эспрессо W. Ингээд хүмүүс ихнээсээ буруу хэлж байгаа байхгүй. Эспрессо кофе гэж бол байхгүй шүү дээ. Эспрессо. Тий. Эспрессо гэдэг бол бүх кофений хаан гэж байгаа.
одоо американо, латте, капучино алийг ч хийсэн бол эспрессо шот ордог. Тэгээд одоо жишээ нь эспрессон дээр ус хийчүүл американо, за сүү хийгээд латте, капучино гардаг. За хэдүүлээ энэ ханд трип руугаа буцаа орцгоё. За дахиад сануулхад бид нэр Суматра гэд арабика бүрээр чанж байгаа. Тэгээд манай Bright Mongolia-ийн бас хэдий орой болсон ч гэсэн одоо гэгээлэг сайхан мэдээгээ та бүхэнд хүргэх гээд за тэгингээ бас туршаад үзээрэй нэвтрүүлэг авал хийж байгаа. Тэгээд өмнөх туршаад үзээрэй нэвтрүүлэг ер нь бол нэлээд олон хүмүүст хэрэг болсон байсан. Эхнээсээ ялангуяа тэр нөгөө гар утасныхаа тэр юуг яадаг нөгөө нугларсан хэсгийг нь засдаг, балны бүршээр засдаг. Тэрийг та нар эргэж ороод манай пэйжнээс үзэх юм бол байгаа. Тэр бол бүр айгүй олон хүнд хэрэг болсон байсан. Би өөрөө өөртөө компьютер дээр бол яг юугаа зассан л та. Тэр ер нь нэлээд олон хүмүүст хэрэг болсон баг тий. Тэгсэн баг. Бичсэн ч хүчээд тэгсэн шүү. Оо за. Оо энэ хараа. За ингээд санаандгүй ер нь бол манай туршаад үзээрэй нэвтрүүлэг болохоор дандаа бидний амьдралаас ургаж гарч байгаа. Ягаад тэгэхээр жишээ нь түрүүн л ангаахаа надаас энэ пороорыг яаж хийх ингээд асуусан байхгүй. Тэгээ би ингээд өөрөө ажил дээр гэртээ хийж үзмээр байна гэд. Тэгээд нэгэнд ангаахад зааж өгч байгаа юм чинь өөр хүмүүс ч гэсэн бас ийм зүйлийг сонирхчиж магадгүй гэ. Тэгээд шууд бид нэг дуудаагийнхаа дугаарыг болгочлаа л да. Тэгээд ямар ч байсан амтлагаа хий ингээд литр 200 г гэдэг чинь тийм 1200 мг бид нар бол кофег чансан байна. Тэгээд 8 эсвэл байгаа учраас бүгдээрээ хуваагаад дуун. Тэгэхээр эхний амтлагыг хийж үзье. За ангаахаа өөрөө хүсэл тавьсан өөрөө чанснаа өөрөө шууд амтсан дээр авах гэж. Наач халуун байгаад. Тийм. Наатаа жийл энэгээр жийлж байна. Гайгүй юу. Халуун бол тийм. Тонгаал байна. Тэг чи наад хатгалын хөсгөл далайн ирэг дээр хамаг кофе асгаж болохгүй шин. За манай анхаагийн анхны пороо. Анхны бүрөө. За. Чи 8 улаа бил ямар хийх? Оо амар хийчихнэ. Оо. За. Би ганцаар амсах. Чи ихлэ амсаал тэгэж шууд сэтгэлээ хэлээл. Гурлаа нэг нэгээрээ амсаал яг анхны сэтгэлээ хэлцгээ зэрэг. Гайхамшигт. Юу яг өмнө Аим гоё наа. юу гоё. Дистогосон. Да машины кофенаас бол илүү гоё хамтдаа. Яг нөгөө ингэдэг байхгүй одоо гоё гэхээр амар ойлгомжгүй мэдрэмж шүү дээ. Тэг хүн болгоно нөгөө амар ингээ сүртэй юм болоод нэвтрүүлэг хийсэн юм чи уугаад гоё байна гэж хэлнэ шүү дээ. Тэр хэдүүлээ амар гоё үнэнч зөө. Мэдрэмж төрөхгүй бол мэдрэмж төрөхгүй гэ. Тэгэхээр яг нөгөө кофений хар кофений хувьд болохоор янз бүрийн мэдрэмж төрдөг байхгүй. Одоо ингээд ялангуяа ийм гараар ирж чарсан кофе бол ингээд яг ийшээгээ ингээд эсгэлэн энэ юу хүртлээ энэ хүртлээ ингээд яг юу иддгийг нөгөө нэг апельсин идж байгаа юм шиг ингэж оржсэн амт энэ хүртэл амт иддэг байхгүй. Тэгэхээр бүртийн амт гэсэн. Уусны дараа ингээд хоёр завчны тий. Тийм ээ. Сэтгэлэн тийм. Миний хувьд болохоор би ингэж утсан. Үнэр аюу чухал юм шиг надад кофений уугаасаа өмнө би заавал кофегоо нэг үнэрлэдэг. Бас зарим газар орохоор нэг яг бааху цааш шиг тийм шинхэн кофенууд өгөөд байдаг байхгүй юу? Хэдийгээр машинаас гарч байгаа, чанж байгаа ч гэсэн тий. Тэрний хажууд бол энэ пүрээр бол кофе шиг кофе байна гэж хэлээ. Тэг би ч за кофе шиг кофе гэсэн үнэлгээ авлаа. За Буржакийн сэтгэлийг сонсъё. Би нөгөө нэг данаа нөгөө эспрессо нэг юмрхүү американо хурж байна тий. Ч одоо шингэн шидэ уухаар нэг амар тийм айгу зуул амтдаг байхгүй. Тэгээд тэр энэ явтан нөгөө нэг уусаар тэрийг уусаар сурчиж тэгээд хөнгөө орж байна. Тэр бол яг үнэн баггүй. Одоо жишээ нь эспрессо угаас сурцсан үнд бол пороор бол мэдээж маш их юм байна. Эспрессо ч өөрөө тэн дээр ус одоо нэмж хийж американо гэдэг тэр шингэн кофе гардаг учраас эспрессо байнгуудаг бол угаасаа энэ шингэн байх нь ойлгомжтой. Тэгсэн чинь энийг бүртээ болохоор сая зарим газар бол одоо харцааш кофе гардаг. Тэрний хажууд бол кофе байна гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр ингээд яг хүмүүсийн өөрсдийнх нь уудаг онцлогоос шалтгаалаад тэр мэдрэмж нь бол хоорондоо ондоо байгаа байхгүй. За тэгэхээр би амсаад үзье. Тэгээ би бас өөрийнхөө мэдрэмжийг
хэлье гэж бодож байна. За энэ бол үнэхээр Суматра байна.